хорвоо ертөнцид хүн болж төрсөн хинч гисэн тэгшэрхтэйгээр хүртээмжтэйгээр тэгээд баяр хөөртэй, аз жаргалтай, сайн сайхан амьдрах энэ л зорилго хүслийн төлөө бас байж идэг. Үүнийг хангахад хамгийн нэг чухал зүйл бол бичиг үсэг. За өнөөдөр Булган аймагт маань хараагуйчуудад бас энэ бариалагчийн боловсрол олгох ийм төсөл хэрэгжиж хичээл сургалт өнөөдөр эхэлж байна. Тэгээ энэ сургалт бол хэрэгцээр бас Булган аймгийн маань энэ хараагүй иргэд маань бас амьдралд бол идэвхтэй оролцох энэ боломжуудыг бас нээсэн ийм сайхан сургалт эхэллээ. Бариал бичиг гэдэг энэ зүйлийг бас төрийн байгууллага бас өөрсдийнхөө үйл ажиллагаанд бас нэвтрүүлэх, энэ иргэдийнхээ бас нийгмийн харилцаанд орох анхан шатны хэрэгцээг хангах ийм зорилготойгоор бид бүхэн зохион байгуулалт хийгээд ингэж ажиллаж байгаа. За энэхүү Булган аймагт явуулж байгаа сургалтын маань гол зорилго бол харны бэрхшээлтэй иргэд болон төрийн албан хаагчид бариал үсгийн ойлголт болоод бариал бичиг үсгийн боловсрол олгох, за цаашлаад харны бэрхшээлтэй хүнтэй хэрхэн яаж харьцах вэ? Харны бэрхшээлтэй хүн өөрөө хэрхэн нийгмийн харилцаанд орохдоо өөрийнхөө тулгамдж байгаа асуудал болон өөрийнхөө даваа болон сул талыг их мэдчихлэн өөртөө байгаа бүх зүйлийг илэрхийлэх чадварыг эзэмшээсээ энэ чадварыг эзэмшүүлэхийг хүсэж байгаа. Урд өмнө ерөөсөө энэ бариал үсгийн сургалт Хүсэл аймагт явагдаж байгаагүй нэгдүгээрт, хоёрдугаарт харааны бэрхшээлтэй иргэдийн маань бариал үсгийн боловсрол маш муу байгаа. За тэгээ манай аймаг бол бусад аймагаас бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа тоогоор өндөр байдаг. За тиймээс энэ төсөл хэрэгжснээр бол Хүсэл аймагт амьдарч байгаа харааны бэрхшээлтэй иргэд бариал үсгийн боловсрол эзэмшиж, төрийн байгууллагууд нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн ийм байдлаар үйлчлэгээ сурталчлах, үйлчлэгээ хүргэх ийм боломж бол бас энэ төслийн амжилттай хэрэгжсэний дараа бол орон нутагт үр дүнгууд гарна гэж бодож байна. Тийм учраас бид бүхэн яг энэ бариал үсгийн сургалтын үр дүнгээр дамжуулаад өнөөдөр манай сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар ер нь бол нийт багш нар бол бүрэн хамрагдана. Сургалт маань 14 хоног үргэлжлэн 14 хоногийн хугацаанд төрийн албан хаагчид, бусад харааны бэрхшээлтэй олон 100% харааны бэрхшээлтэй иргэд маань бусад хүмүүстэй нийгэмшиж харилцах боломж нээгдэж, төрийн албан хаагчид маань бусад хүмүүстэй, харааны бэрхшээлтэй хүмүүстэй харилцах боломжинд илүү нээлттэй болж өгч байгаа. Хүн хараагүй болсноор мэдээлэл авах боломжийнхаа 80% алдсан байдаг. Тэгэхээр энэ мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхийн тулд бичиг үсэгтэй болох нь чухал хэрэгцээ шаардлагатай байдаг. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжих боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бол баялаг бүтээх боломжтой. Энэ боломжуудыг бүрдүүлэхийн тулд эхний ээлж нь бичиг үсэгтэй болгоно. Дараа нь одоо цахим braille технологид суурилсан мэдлэг олгоно. Ингэснээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрээс нь гаргах, нийгмийн харилцаанд идэвх зүтгэлтэй оролцуулах одоо томоохон боломжийг бүрдүүлсэн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжсэн төслөө гэж харж байна. Манай аймагт ийм сургалт, бариалын сургалт ирсэнд би маш их баярлж байгаа, олзоргож байгаа. Яагаад гэвэл ийм төсөл ер нь явагддаггүй. Би энийг маш их хүсдэг байсан. Энэ төсөл хамрагдсанаар их хүртээмжтэй одоо орчин бий болж өгнө. Бариал үсэг сурснараа гоё ямар нэгэн зохиолуудыг бариалаар унших боломжтой болдог. Өөрийнхөө сонирхолсон номыг Бариал ахны үнд нормаа. Нэгэн юм сорно. Боловсролод хүн бүрийн эрх. боловсрол бол хүн бүрийн эрх. Бариал үсэг бол хараагүй хүмүүсийн ертөнцийг толдох цонх мөн.